Би одоо өнцгөө ингэж олж бичлэг хийж байхаас би одоо өглөөний цайгаа уух гэж байна. Би нөгөө сая ялгаатай талах идчихээд араас нь өндөгтэй талах идэхээр надад нэг тийм сонио хамтагтай байгаа юм шиг байна. За өнөөдөр бол 2026 оны 6 сарын 1-ний өдөр. Тэгээд миний хамгийн хайртай найзын төрсөн өдөр. Тэгээд яг баясааг үзэх үгүйг нь мэдгүй ч гэсэндээ хэрэг үзэж байгаа бол хайртай шүү. Найзаа төрсөн өдрийн мэнд. Тэгээд би одоо гарч ганцаараа тэнэх гэж байна. Тэгээд шүхрээ аваад гарлаа. Тэгээд тиймэрхүү л байна да. Сарын 1 бичлэг гэж болох байсан баг таа. Бодсон зүйл нь нэг тийм яг урт хүмүүс яг гой харагддаг ч гэсэндээ тэр бол ингээд төр зүрийн л нэг хүн тийм сэтгэл ханамж өгдөг зүйл учраас би юу нь бол одоо нэг яг хийлгэе гэж бодхоо болцсон. Тэгээд 100 айл болох хийлэхгүй байна гэж бодсон. Тэгээд нэг тиймэрхүү. Тэгээд хувцсны хувьд болохоор одоо надад амар их ингээд өмсөхгүй гээд хожим хувцсны газар өгөх ч юм уу амар их тийм хувцснуудтай болсон. Тэгээд тэрийг айгуу гоё зэцлээд өгөхийн нөгөөд би юу янзлна гэж бодож байгаа. Тэгээд дараа одоо хувцс авахтаа би юу бол бэж өнгнөөс л үзсэн. Тэгээд аль болох хар бараан хувцс авъя гэж айгуу их боддог.
болж байгаа. Тэгээд арсны маань хувьд болохоор би айгүй асуудалтай болохоор тэгээд батганы нөгөө сорив ингээд харлаад борлоод үлддэг шалтгаан нь болохоор юу юм байна л да. Нөгөө чийгшлийн сайн авахгүй болохоор ингээд сорив энэ төр нь үлдчихдэг. Яг гоё амар сайн чийгшүүлээд маск энэ төр тавиад чийгшүүлээд тах юм бол нөгөө нэг чийгшүүлэгчнийхээ нөлөөгөөр бүдгэрэх ч юм уу тийм байдаг юм байна. Тэгээ би нөгөө батганы асуудал надад байгаа ч гэсэндээ би тэрийгээ за ингээд хайчи зөнгөөр нь орхичигээд ингээд зүгээр л юм ингийн скин кэр хийгээл би ингээд яваадсан байхгүй ингээд ерөөсөн маск энэ төр ч нэг яг мэдээж ширийг ингээд 2 хоногт нэмийг тавьдаг ч юм уу тийм байгаа гэсэн. Тэгээ ер нь сүүлийн үед за өдөр болгон маск тавья гэдэг юм уу витамин C-тэй серум айлуулах хэрэглэе гэдэг нэг жоохон бодож эхэлж байгаа бодож байна. Тэгээд би яг emotional амар тийм амьдралтай ойр хэцүү амьдралыг харуулсан ч юм уу тийм ном уншихаараа жоохон миний сэтгэл амар хэцүү байдаг. Сая амьдрахуу дээр бол би яг тийм болсон. Маш тийм болсон. Тэгээд аль амар хөөрхөн сэтгэл зүйн талын ч юм уу. Тэгээ би ер нь тийм ном л аюух уншия л гэж бодож байна. Тэгээд ном уншихад хичнээн ингээд бид нар мартчихдаг. Дараа нь юу гарсныг сандаггүй ч гэсэндээ ном унших нь өөрөө бясалгал болдог гэдэг. Тийм хүний яриа сонссон. Тэг миний бас ингээ гоё төвлөрөх тийм орон зай болж өгч байгаа юм чинь. Гоё номоос уншина гэж бодож байгаа. Тэг би ийм тогруу дагуу гэдэг нэг юм хөөрхөн ном авсан. Тэг энэ ном болохоор 21 настай залуу зохиолчийн ном гэд реалист шидэт реалист роман гэж байгаа байхгүй юу. Тэг яг ийм орчин үеийн Монголын уран зохиолын ном учраас би энийг айгу уншина гэж бодож байгаа. Ингээд ном бичнэ гэдэг нь болохоор маш их юм туулсан хүн ном бичдэг гэд тэгээд сонсч байсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь энэ хүн Италид сурч исэн, Японд ахлах сургуулиуд үргэлжсэн ч юм уу их зүйл үзсэн хүн шиг санагдаад тэгээд энэ дээр байдаг нь юу онцлог юм бэ гэхээр өмнөх хүүхдээр нь Муракамигийн тухай Харуки Мураками гэдэг энд байгаа учраас би миний бас худалдаж авах тийм шалтгаан болсон гэх юм уу. Тэгээд бас өмнөх хүүгүүд амар гоё. Энэ болохоор дуунуудын нэр юм байлээ. Тэгээд энийг сонсож байхдаа уншиж болно гэсэн. Тэгээ бас өөр ингэж нэрлэлсэн юм лээ. Жишээ нь Morning Star бодлын гүнээс мөнис гэдэг. Тэгээд би одоо энэ үлэмжийн ертөнцийг сонсож байгаа ихний бүлэг уншиж үзье заяа. За одоо тэгэхээр би биштэй бичцгээе. Үлэм
Намайг юу иддгийг та нар андахгүй байхаа гэж бодож ин би ингээд талхан дээр маш их юм түрхэж иддэг. Илэгний нухш, банан, тараг, молко, энэ шиг молкотой. Тэгэл ингээд юм бохноор юм хийх айгуу дуртай. Ингээд өөрийнхөө амтыг гаргаж идэх дуртай. Би хизээ ийм эрхчлөлттэй бас ийм завтай өөртөө цаг зарцуулсан байх вэ гэж хизээ энэ бодгоодоо үргэлжлэх байхаа. Бид нэр ингээд үргэлж амьдралынхаа туршид ямар нэгэн зүйлд яардаг, ямар нэгэн зүйлтэй уралцдаг. Тэгээд ийм энгийн өдрүүд амьдралд амар хоорох. Бас би энэ насан дээр л ийм эрхчлөлттэй өөрийнхөө өөртөө цаг зарцуулж чадах байх. Өөр мөчлөгт би өөрхийн төлөө ч юм уу аль эсвэл өөр зүйл илүү фокуслаад явах гэж бодсон. Яа, гоё бисээ хушуур идцгээе. Бисээ хушуур авсан. Ер нь бол Монгол хушуур 3000 болчихсон байна. Яа, би нэг надад нэг бичлэг өгч талбай дээр хушуур иддэг бичлэг гээд. Slipping through my fingers all the time. I try to capture every minute, the feeling in it. Slipping through my fingers all the time.